Сайн байна уу? Сэндрэл аймгийн мэслийн бих байна. Та бүхэнд өнөөдөр бүхний мэслийн талаар энгийн бөгөөд түгээмэл асуултуудад хариулъя. За, нэгдүгээр асуултыг уурлаа. Хэмэл хөвгнэ. Вау! Аппа. Хэмэл хөвгтэй, хөхүүл эмхтэй хөхнөөс гарахаар хөх монждог уу гинэ. За, хэмэл хөх гэдэг маань имплант гэдэг маань гадны бие. Хүн угаасаа байгалийн жамаараа хүндийн төвөөр дагаад ямар нэг хэмжээгээр арь сумжих биеийн аль нэг хэсэг унжих тохиолдол ирдэг. Хөхн дотор гадны бие тийнэ гэдэг хөхний масс өндөрж ирдэг. Тэгэхээр унжих магадлал өндөртэй байдаг. За, хоёр дахь асуултыг хариулъя. Хоёр дахь асуултыг уурлаа. Хэмэл хөх гэрэлтдэг үг нэ. За, энэ хэмэл хөх гэрэлтдэг үү гэж асууцад аягүй их орж ирдэг. Одоо ялангуяа баанд ороод хит хурц гэрэлт энэ одоо гэрэлтдэг имплант гэж одоо байх байсан. Энэ бол худал мэдээлэл шүү. За, дараагийнхыг. Хэмэл хөх насан турших хэр удаж солиулах вэ гэнэ. За, ер нь бол 10-аас 15 жил хийлгэснээс хойш 10-аас 15 жил байх ёстой. Одоо сүүлийн үед бол насан туршдаа гэж үзэж байгаа. За, дараагийн асуулт. Хөхөнд сориг үлдэх үү гэнэ. За, ямар ч хагалгааны үед соригны асуудал яригддаг. Тухайн хүний арьсны онцлогоос хамаараа сориг хэр том байх уу, хэр жижиг байх уу гэдэг нь харагддаг. За, сориг бол арилах уу гэж хэлсэн. Сориг бол гэж арилдаг. План сориг байж байгаа 6-аас 8 сарын дараа арьсны өмнө шилждэг байгаа. За, хамгийн сүүлийн асуулт. Хөхний хэмжээ эрэгтэй хүмүүс чухал гэнэ ямар зэвэн асуулт тий. За, хөхний хэмжээ эрэгтэй хүмүүст бол нэг чухал биш байж болно, чухалж байж болно. Хөхний үзэл бодол байх. За, гэхдээ эмэгтэй хүн заавал эрэгтэй хүнд харагдах хөхний хааш мордгоо. Ховц өмсөх өөртөө тааламжтай байх, сэтгэл хангамжтай байхын тулд хөхний амлалт сонгодог байна. За, хэмэл хөхөл гэж байна. За, юу гарч ирэх вэ? За, хөх пивний хөөс уухаар томордгоо гинэ. За, энэ бол ёстой хутлаа юм хэл. За, гэхдээ пивний хөөс нь пивний найршууд дотор сүүний булчиргааг идэвхжүүлдэг гэдэг тодорхой бодисууд байдаг. Тэгэхээр пивний хөөс ууснараа, пив их ууснараа бүх бол томордог асуудал одоо судлагдсан зүйл бол байхгүй байгаа. За, дараагийн хэмэл хөх онгоцонд суухаар хэлбэрдгүү гэж үнэн үү гинэ. За, имплант маань өөрөө онгоцоор ирдэг учраас тэр бол худлаа мэдээлэл шүү. За, дараагийн асуулт. Хөхөө найз залуудаа базуулаад байвал томордгоо гинэ. За, одоо базаад нэг томроод байсан юм бол байхгүй тий. Энэ бол бас худлаа мэдээлэл байна. За, дараагийн хэмэл хөх хийлгэхээр хүүхэд хөхүүлж болдоггүй гэнэ. За, хөхний хаалгаа гэдэг нь өөр сүний булчирхай гинтээдгүй хаалгаа байгаа. Булчингийн наа тавьж болно, булчингийн цаа тавьж болно. Сүний булчирхай ерөөсөө гинтээдгүй учраас дараа хүүхэд төрүүлэх болно. За, хамгийн сүүлийн асуулт. Та ихнэртэй хэмэл хөх хийлгэхийг хэмжих үү гэнэ. За, энэ бол ойлгомжтой хэмжин. Яг ихнэр хүн ээж хүн болно. Хүүхэд гараад тодорхой хэмжээр сүний булчирхай хэмжээ багасдаг учраас энийг бол 8-1-ээр дэмжинэ. Энэ одоо хамгийн сүүлийн асуулт юм шиг байна. Юу асуулт байна. Хөхний мэслийн хөхний мэслийн зөрчил болдог вэ гэж. За, манай эмнэлэг дээр хөхийг сугаар хөхний толгоогоор сүний булчирхайгаар ордог байгаа. За, тухайн хүнийхээ онцлогоос хамаарат сугаар орох уу, хөхний толгоогоор орох уу, хөхний доогоор орох уу гэдэг юм яригдана. За, хит их нингэн хөхтэй хөхний эд багтаа улсуудад бол биед бол сугаар ороод булчингийн цаан тавихыг илүү үздэг. За, энэ бол эмнэлгийн эмчийн тухайн хүний эзэмшсэн бас арга барилаас их хамаардаг байгаа. За, сүний булчирхай жоох эд сайтай, хөхний хэлбэр сайтай энэ усуудад бол хөхний доогоор юм, хөхний толгоогоор хийгээд булчингийн наагур тавих өөр юм шиг болдог давуу талтай байгаа. За, дараагийн асуулт.
бүх хоёр хэмжээтэй хийлгэж болох уу вэ? За бүх хоёр хэмжээтэй хийж болох уу? Хоёр өөр имплант хийж байгаа шүү. За хүн тухайн хүний ер нь хоёр хос эрэхтэн дандаа өөр байж идэг. За ялангуяа эмэгтэйчүүд маань хүүхд их хөвгүүлээд хүүснээс болоод нэгтгэн хөхн нэлээд ширхчихсэн, сүүг болчихсон, тэгээд нэлээд багассан байдаг. Энэ үед бол хоёр өөр имплантыг сонгож болно. За нөхөн зэргийн хадгалгаа юм байна. Нөхөн зэргийн хадгалгаа гэдэг маань жишээ нь хавдартай байж байгаа хавдраа авалсан нэгтгэн хөхөхгүй болсон. Нэгтгэн тодорхой хэмжээнд гэхдээ арай жижигхэн байх юм бол бас хоёр өөр имплант байгаа. Хоёр өөр имплантыг бол эмчтэйгээр зөвлөд хийх боломжтой. За дараагаас бүх хэлбэл хөхний товч мэдэхгүй болваа мэдээгүй болох уу гэж. За хаалгаанд орсноос хойш 3-аас 6 сараас 12 сарын ер нь бол шарах 100% иддэг. Хаалгаа бол хүний арьс салстын өрөм бүтэн байдлыг алдагдуулж байгаа учраас өнгөц мэдрэхүй бол алдагддаг. Тэр тодорхой хугацаанд мэдрэхүй бол алдагдаж болдог байгаа. За дараагаас хөхний даруулга зөөхгүй бол бүх өмчдөг үү? За хэд их томтой хүмүүс, хэд их том хөхтэй хүмүүс байдаг. Бид нар дөр бол хөхний даруулга нь бол зөөх хэрэгтэй. Гэхдээ бол хүндийн жигээр босол онч эрсдэл үүсдэг. За онцсон тохиолдолд бол бүх сахар хаалга ордог байгаа. Бүх хийлгэхэд анхаарах зүйлс. За бүх хийлгэх анхаарах зүйл гэж. За ер нь бол болж өгвөл хүүхд гаргацсан хүмүүс хийлгдэг. За хүүхд гаргаад бол 21 наснаас дээш насны хүмүүсд хөхний хаалгааг хийдэг байгаа. За хөхний хаалганд орохдоо ер нь бол мэдээж урьдчилан шинжилгээнүүд өгөх хэрэгтэй. Олон тухайн хүн ямар нэгэн архаг гооч хүчин байхгүй шинжилгээний хариунуудыг үзүүлээд эмчтэйгээ ярилцаад тэрнээс хаалгааг сонгож авах зүгээр гэдэг. Тэгээд зарим юм ирээд гэсэн. За дараа бүх хийлгэх танаас асууж байсан сонирхлын асуулт. Зөвшлийн тухай ярьж байгаа. За янз бүрийн хүмүүс асуудаг юм. Ер нь бол ихэвчлэн хүний хаалгааг онгоцон цогод дэлбэрэх үү гэдэг тэр бол нэг дэлбэрэх байх юм байхгүй. Хамгийн сонин асуулт бол 3 хүүхэдтэй болж болох уу гэж нэг хүмсэн. Тэр бол гайхаад байгаагүй. Тэгээ янз бүрийн хүмүүс ирдэгтэй. За дараагаас. Хамгийн сүүлдээ авсны ус үлдээ гол хүлдэх юм. Гэлтнэ. Гүн бүлдээд өгөх юм бол имплант бүлдэх. Тэрнээс имплант ер нь давсны ус үлдээч бай. Дээр суулсан имплантууд бай. Ер нь хүний биеийн температурт байдаг учраас хүлдэхгүй. Энэ худлаа мэдээлж шүү. Баярлалаа.